Монгол улсын үндсэн хуульд бид бүгдийн язгуур ирэх шиг үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх маань нээлттэй байх ёстой. Гэтэл яг одоо яаж ийм ихээр сошиалд бичсэн үндслэл, шүүмжлэл, шоронд орох үндслэл болж эхэллээ. Сошиалд үгээ хэлсэн, лайв хийсэн сэтгүүлч нарын үг шоронд орох шалтгаан болж хувирлаа. Эцэстээ эрх баригчийг долоовол доллар авна. Шүүмжилвэл шоронд ордог энэ нийгмийг бид бүхэн бий болгоод байна. Тийм учраас эрүүгийн хуулийн 13-ын 14 бол үндсэн хууль зөрчиж байгаа. Олон улсын хүний эрхийн байгууллагууд Монголд өөрсдөө зөвлөсөн байгаа. Тэр өгсөн зөвлөгөө нь бол юу вэ гэхээр энэ бусдыг доромжилсон, үгүй бол гүтгсэн, худал мэдээлэл тараасан гэдэг зүйлсүүдэд захиргааны хэрэгээр иргэний журмаар шийдээч. Та нар эрүүгийнхаа хуулинд заацнаас болоод танай хэвлэл мэдээлэл эрх чөлөөгүй болж эхэлсэн. Сэтгүүлчнэр эрх чөлөөгүй болж эхэлсэн. Улс төрийн намын сөрөг хүчнүүд эрх чөлөөгүй болж эхэлсэн. Гар утастай интернетэд ордог, үгээ хэлдэг, эрх чөлөөгөө эдэлдэг хүн болгон бүгдээрээ эрх чөлөөгүй болж эхэлсэн. Хүссэн цагтаа тэр хүмүүсийг чинь авчирна, тамлна, шоронд хорно, байцаана, ийм нийгмийг үүсгэжээ гэж олон улс дээр үзээд байна. Монголчууд ч гэсэн тэр индексээр ухраад байна. Тэгээд энэ удаа бид бүхэн бол улсын хурлдах Монгол Ардын намын бүлэг шаардлага хургуулж байгаа.